Сүүлийн үед Twitter хуудасаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх жиргээч дооширсон. Жиргэхдээ улс төрийн сэдвээр байнга жиргэж зарим тохиолдолд баримт нотлохотой асуудлыг сөхдөг тохиолдол бий. Ерөнхийдөө Twitter-ийн ертөнцид улс төр урлаг соёлын хамгийн идэвхтэйгээр жиргэдэг болсон. Twitter хэмээх энэ орон зайд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гэсэн ойлголтыг сүүлд гарсан нэг хэрэг зочирдууллаа. Бат инженер нэрээ Twitter хуудасаар танигдсан Бат гэгч нь зам тээврийн сайд Гансүхийн талаар 3 сарын дотор 5,000 удаа жиргэснээр түүнийг шүүхээс 100 хоног баривчлах шийдвэрийг гаргаж одоо хоригдож байгаамаа. Тэгвэл Бат инженерийн соёл спорт аялал жуулчлалын сайд оюун гэрлийн төрсөндөө учир энэ хэрэг сайдууд хооронд нэлээд асуудал үүсэх шинжтэй болж байна. Нэг танхимын 2 сайд жиргээчнээс үүдэн эв түнжингүү хагаралтай үүсэж байна. Оюун гэрэл сайд сүүлд нь дүүгээ өмөрч Гансүхийн сайдыг буруутгасан байдаг. За ингэхдээ хуулинд үзэл бодлоо илэрхийлснээр төлөө хоригдох үндэслэл байхгүй хэмээн тайлбарсан байдаг юм. Хамгийн гол нь оюун гэрэл сайд Twitter гэдэг нь олон нийтийн сүлжээ болохоос биш, хэл мэдээллийн хэрэгсэл биш хэмээн үзэж байгаа. Тэгвэл яг хуулиндаа Бат инженерийг ядлах ямар заалт байдгийг тайлбарлуулсан юм а. Бусдын нэр төр алдар хүндийн энэ эрхээр хязгаарлагдана. Тухайн этгээд одоо өөрийн тэр эрхийг хэрэгжүүлэхдээ бусдын нэр төр алдар хүндийг гутаанд оромжилж бусдын одоо тэр объект эрхэнд халдаж болохгүй гэсэн утгыг агуулдаг юм л д. Яг зүгээр тэр Бат инженер гэдэг тэр нэг залуугийн тухайд бол эрүүгийн хуулийн 111-ийн 1-д зааснаар яг тэр 111-ийн 2 дахь хэсэг зааснаар бол яг хүн дэвтэр төрлийн гэмтрэгт хамрагдана л да. Энэ 3 сараас 6 сар хүртэл барьжлах алтай. Энэ төрлийн гэмтрэгт хамаарх ялыг бол авсан юм шиг байна лээ. 100 хоног гэдэг чинь 3 сар 10 хоногийн харах ялыг л авсан юм шиг байна. Би бол яг тэр наривчлан сайн мэдэхгүй байна. Эрүүгийн хуулийн 111-ийн 2-т хүнийг гүтгэн доромжилж олон нийтэд тараасан гэсэн үндслэл байдаг юм байна. Энэ нь Бат инженерийг 3 сар 10 хоног баривчлах байдалд хүргэжээ. Гэхдээ ямар тохиолдолд хүнийг гүтгэн доромжилсан хэмээн үзэх вэ? Шүүх үзэж тогтохдоо гүтгэлгийн чанартай гэж байгаа. Гүтгэлэг гэж юу хэрэг олон нийтэд тараасан гэж үзсэн байна л да. Гэтэл гүтгэлэг гэж юу хэлэх вэ гэхээр тухайн одоо бодит байдалд нийцээгүй худал болсон зүйлийг болоогүй тийм ээ болоогүй зүйлийг болсон мэтэр өөрийн үзэл бодлоо тухайн хүний нэр төрд одоо халдаж өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэйгээр одоо тухайн хүнд гутаанд оромжилж одоо бүтгэлийн шинжтэй зүйлийг олон нийтэд тараахсан байхад энэ төгсдөг гэмтэргэлт. Нэг намын нэг танхимын сайдууд инхүү хоорондоо Бат инженерээс үүдэн түнжин хагаралдаж хэлсэн. Гансүх сайдын хувьд өөрийг нь гутаанд доромжилсан Бат инженерт нэлээд хатуу хандсан гэж үзэж байгаа. Мэдээж үүнтэй холбоотой чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг жиргээч хүртэл үүнээс нэгэн том сануулга авсан. Тэд мөн Бат инженерийг хамгаалж талбайд бяцхан цуглаан зохион байгуулсан. Уг нь сайд нарыг салбарын мундагчууд нь зөндөө шүүмжилдэг. Салбараа мэддэг хүмүүсийг сайд нар ирүүдэд байвал тэнд өөр хэн зориглож хэлэх билээ гэсэн бодол төрж байгаамаа. Салбарынхаа мэрэгчлэнгүүдийг ирүүдэн шийтгэж байгаа сайдууд нэг кабинетэд ажиллаж байгаа нь ичгэрт асуудал. За яг ийм үйлдэл нь альч засгийн үед гарч байгаагүй гэдгийг онцолж байгаа. Сайдын хувьд дүүгийнхээ үйлдэлийг өмөрч Гансүх сайдын талаар энэхүү шүүмжлэлээ гадныханд дамжуулсан сурагтай байна. Харин өнөөдөр шүүмж сонсох тухтай сайд улсын хурлын гишүүд байхгүй болсон. Уг нь сайн шүүмж олон сайн талуудыг дагуулдаг учиртай NBS мэддэг.